За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ хаваал жолион загвар дээр хэрхэн утсаа холбох зааврыг хүргэх гэж байна. За тэгэхээр надад энд iPhone байна. За тэгэд надад бас нэг хэрэгтэй юм байна. Дата дамжуулдаг сайн чанарын USB багтал хангалттай. За эхлээд машиндаа суулаа. За машина асаачаа. За тэгэхээр хамгийн түрүүнд таны хийх юм бол таны утасны хэрвээ та iPhone хэрэглэдэг бол таны утасны Siri асаалттай байх хэрэгтэй. За энэ төв консолийн доод хэсэгт хоёр USB оролт харагдаж байгаа. Хоёр USB оролтлын дээдлийн хэсэгт нь дата дамжуулах хэсэг буюу утсаа холбох хэсэг болчихж байгаа. За USB-гээ залгаад за тэгээд утсаа холбоч. За энэ утасны маань Siri бол асаалттай байж байгаа. Одоо ингэж миний утас шууд ийшээ орчиж байна гэсэн үг. За тэгэхээр одоо Apple CarPlay-ээр та одоо юу хийж болох вэ гэхээр за дуудлага хийж болно, мессежээ бичиж болно, Siri-г ашиглаад за тэгээ дуугаа сонсч болно, газрын зургийг харж болно ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө энэ таблет дээр ашиглаж болох бүх зүйлс боломжтой болчихно. За одоо эндээс миний утсан дээр Viber харагдаж байна, WhatsApp харагдаж байна, Zoom харагдаж байна. За тэгээ хэрвээ та заавалжгүй Apple Music хэрэглэх шаардлага байхгүй, танд зүгээр дуу тоглоулдаг плеер байхад хангалттай. Плеерээр одоо надад SoundCloud-аар дуу явж байна. За ердөө ийм л амархан байна да. За энэ Google Maps яаж харагдаж байна энэс нэг үзэж байна. За Google Maps бол маш тодорхой харагдаж байна. За одоо та энэ машиныхаа дэлгэцээр за би одоо хамгийн ойрхон юу вэ та? Хамгийн ойрхон. За газ station бензин колонкийг харж үзье. За энэ шунхлаа дээр дараад үзье. За тэгэхээр одоо энэ замынхаа мэдээллийг 8 минутын дотор 2.2 км цаг туулж очихоор байна гэж байна. За тэгээ замынхаа төгжрийг бас энүүгээр харчиж болж байна. За старта дараад. За ийм л амархан байна да. За дараагийнхаа заавар видеогоор уулзлаа түр баярлалаа.